За тийм. Тэгэхээр яг ковидын үед бол баар цангааны газрууд ч гэдэм үйлчлэгээний газрууд хаасантай холбогдоод ахуйн хүрээний одоо эрхтэлт айгүйх нэмэгдэж байна гэсэн бүр 40 гаруй хувиар нэмэгдэжээ гэсэн статистик байна лээ. Тэгээ ахуйн хүрээгээд эрхтэлт нэмэгдэхээр нөгөө хүчирхийлэл нэмэгддэг. Гэртээ гэсэн үг байхгүй юу тий. Тэгэхээр энэ дээр бид нар бас илүү хариуцлагатай байх хэрэгтэй. Гэртээ эрхтэд эмэгтэйчүүд нь эрхтэйгээ зодоод байгаа юм уу? Эмэгтэйчүүд нь эмэгтэйгээ зодох нь гэсэн. Ер нь бол яг статистик ер нь 90 орчим хувь нь эмэгтэйчүүд хүүхдүүд тохирдог байхгүй юу? 10 орчим хувь нь аав нар байгаа. Үгүйсгэж байгаа биш. Гэхдээ нийт жин дарж байгаа асуудал нь эмэгтэйчүүдтэй холбоотой асуудал яригддаг. Тийм учраас ингээд аав нараа, ээж нараа хариуцлагатай байж тэ орон гэртээ архи уухгүй байя гэж хэлмээр байгаа. Уриалгыг дэмжиж оролцох уу? Тэгээ уриалгыг дэмжиж одоо аав нараа энэ ковидын үед бол бид нар бас сайн үлгэр жишээ болоод байгаа шүү дээ. Гэртээ хоол хийж сурсан байна. Тэ гэр орноо цэвэрлэхтнээс тусалж байна. Тэр хүмүүс ямар их одоо завгүй ямар байдгийг ойлгож байгаа. Уу хамгийн өндөр үнэлгээтэй хөдөлмөрийг хийж байгаа юм байна. Тийм учраас одоо гэр бүлдээ хайрлаад гэртээ айхтаа суух гэдэг бол одоо болцгоо яваа гэж уриалъя. Окей. Эмэгтэйчүүдийн холбооны оюун дэглэлийг одоо уриалгыг дэмжиж, өөрөө чинь уриалгыг дэмжиж байгаа. Гэртээ угаасаа их хайрдаг. Тэгээ яг тэр дэглэмээ дагна. Хариуцлагатай зөндөө амар байгаа шүү дээ. За тэг өнөөдөр ингээд ямарсан оюун гэрлэхэн уриалгыг бас дэмжиж байгаа. Тэгээд орой уулын аймаг шүү дээ. Ирчүүдтэй хандаж уриалгах гэдэг бас энэ хүүхдийн хичээлчүүдээ бас хайрлах хэрэгтэй. Амьтаа бие хайрлах гэдэг шиг тэгээд гэж л уриалмаар байна.